Зохиолыг бичсэн Алтан сүхийн Наран болт. Зохиолыг уншсан Батболдын Очор. Магчин зохиолын 4-р бүлэг Альбен. Бүтэн хувилбар M-Book аппликейшн болон M-Book платформд орлоо. Нэгэн цагт цагаан байсан болов гэмээр бор сарал навтрахай хувцас идэрч шилбэ давуугаар орон хар шахаж ийсэн үе олон хятад гардах 3 салаа үзүүрт жад хадуур махир сэлмээр хайр найргүй хатгачин урагдж салбарсан хувцастай цуснаж болсон монголчуудыг тал талаас хон авчирна. Тэнгэр багандсан оройтой өмнөд билэрийн зэгэл саарал шугай араараа тасхар халил хадад бүхий уулын бэлд хүүхэд хөгшөд эмэгтэйчүүд нийлсэн 1000 гаруй хүн цугларчээ. Хөлс цусанд халтартаж хүрэнтсэн улаан алчуураар толгоогоо боох юм уу? Ялбгар улаан малгай тавьсан хятадууд тэднээс хэд дахин олон ажээ. Уйлан чарлах балчрууд, уулгамчлан ордуу тавих эмэгтэйчүүд, мөргөж залбирах хөгшөдгээд энэ хавийн бүхэл монголчуудыг нэг дор хуралдуулсан хятад эрс туйлаас таатаагаар чанга ярилцаж охид бүсгүйчүүдийн зүг эрээ цэргүй хуруугаар чижлэнэ. Удалгүй хон шиг хорсон олон дундаас эмэгтэйчүүдийг хураг төлөг адил чирэн гаргаж эхэллээ. Хүчирхийлэл доромжлолд тулгамдсан тэд чадах ятгаараа эсэргүүцэвч мунаг тачаалдаан улангассан зэвсэгт хар ирчүүдийг хэрхэн дээлэх. Хонгоо давсан гизэгтэй залуухан бүсгүйг 2 халтар хятад орсгой шар шүдэн ярзайлхан тунч багтаагаар чарлуулан чирэхэд 3 ойл шүргэж байгаа болов гэмээр хөхөл үст бяцхан хүүн уйлсаар араас нь зүтгэв. Төөнийг замын дунд нь уранхай хар хүрэмтэй цахиур буу үрч том саран сэлэн зүүлсэн балтгар хятад самбайчлан барьж автал хөвгүн чангаар чарлснаа гарыг нь хацчихав. Бугуйгаан өмлүүлэхэд өгсөн хятад дээр чонын бэлтрэг гэж монголоор муухан хараагаад тэлэндэн хавчуулсан элднийхэн бариулаас шүүрэв. Хөсөрт шидэгдсэн хөвгүн хөл дээрэн арай ядан дэнчигнэн өндийж бяцхан гараа алдлан ээжийнхэн араас тэмүүлтэл хөх төмөр агаар зүсэн хан хийж алдраа биеийг нь түүхий сүүний бяслаг лугаа 2 хувааж орхих нь тэр. Ирчээрэн урагшаа хөл тавьсан хүүгийн цогцос эхний алхам дээрэн 2 ангид салан унахад хүрээнд байгсад хэрдэхийн дуу алдлаа. Хүүгийн ээж зандалчдын гараас мултран байдгаараа чарлан дайрахад нөгөө хятад саран ил дээрэн толгойг нь тас хянгардчихлаа. Бүсгүй мухар хүзүүнээсээ цусаан ориглуулсаар үр дээрэн хөндлөн ойчход тоогоор цөөн хүчээр мөгсч дэндүү доромжлолд тэсгэл алдан уурсан монголчууд тал тийшээ садран довтлоо. Бялтад буу арараасаа угсраагаар панхийн дарны хөх утаа суунагтаж элд хадуур энд тэндгүй гялалзан шүдэ хүртэл зэвсгэлсэн хятадууд гар мухар хүчин мөхөс хүүхэд хөгшөд голдуу монголчуудыг зоргоорон хядавч цаадуулан мөчөөгөө тавьсангүй. Улангасаж улаан гараараа хүрсэн барьсан бүхнэн уурж тастаж чүдэрэн хүртэл улаан малгайт ирчүүдийн хоолойд асан зулгаахаажээ. Хэдий олзлогдсон зүдэрсэн ч хаан Чингисийн халуун цус судсаар нь дэвэрч буй харчингуудын энэ солиотой үйлдэлд цочирдсон хятадууд хар амиан хоохоолон ухрах зуурaan таван барсыг 50 гэж орилдох нь чихэнд чиртэй. Энэ дуунаар улаан самбайгаар нүрэн битүү халахалж нүдэн дөнгөж гаргасан урт нарийнхан элд нуруундаа үрсэн хідэн ир жирэлцэл гүйлдэн төмөрлсөн том дугуйтай даачаад хэрэгт хүрлээ. Тэрхүү хар бүрээс бүхий 4 дугуйт нүсэр хасагт 3 хос 6 морь хөлөлжээ. Нүүрний халахтай чирэг өндөр хятадууд тал талд нь гармагцсан бүтээлгийг нэгэн зэрэг хуу татхад живчрэн уухрих хахирдуу сонсогдож жартгар часуулаа нүдтэй хамрынхан оронд 2 хар нүх онгойсон урагшаа түрсэн ээтэн гавлынхан ард гэлба саарл сэгсгэр дээлтэй зулаагаараа хожгор тосолж оргисон мэт гөлчгөр гадаргатай хувхай цагаан арьсан дээрэн ов товхон тунгалаг ус арзайлгсан хүзүүгүй шахам шувтан мөртэй дөрвөн мөчн эн тэнцүү чацархаг үзэгдэх хүн дүрст аимшигт амтас эгц доошо үзүүртэй соёогоон ярзайлгасаар тал тийшээ үсрэн дайрав. Тэдний хадуур шиг хурц хумстай бахим чирэг сарвуу хүмүүсийг хүү татаж жижиглэн тасчиж чулуудах нь харахын эцэсгүй аимшигтай. Игшин зуур орчлон тэр чигээрэн улаанаар бялдан тасарсан эд эрэхтэн онг татагдсан хүүрсийг хаасайгүй хөглөрч цусны давсархаг үнэр ханх тавилаа.
Яг энэ мөчөд толгой дээр нь уйн тас хийтэл бууж хардарсан зүүд тасалдав. Улаан малгайтнуудын түрхэрсэн үл мэддэг араатны довтолгоон бодит байдал хоёроо ялгаж зөксөн далай хагас нормыг өндийтэл гэрийнх нь хан шажигнан дуугарч хаасайгүй өнн мултран мөндөр шиг л араараасаа тажигнан буугаагаад тоон нь цамхгаараа нэн удахгүй салж ойчхоор далбилцж байлаа. Гадаа уулахад нүргэлэн нурж ноход гаслан өхөр мал мөөрөлдөн шуугах нь тэнгэр газар нийлүүгээлтэй. Гамшиг нүүрлэж буйг бүр түрхэн сэхэрсэн далай эхнэр хүүхдүүдэн чирсээр хаалга руу зүтгэллээ. Тэднийд суудаг илгээлтийн эзэн хятад хаажсныг чөтгөр бөөмэд. Бодвол эхний чичиргээгээр сэрээд айлэрт амиа бодсон бололтой. Далай. Мо санаатай зөөлөг. Гэж амандаа л үглэж амжлаа. Дөрвөлээ дөнгөж гадаалмагц гэр тоон хэсгэрэн дотгошоо цөмрөн чимээ ихтэйхэн нурлаа. Хотайлынхан бултараа нөмгөн үсгэн гадаа зогсон. Угаасаа ч илүү гэрэн оруулаад нийт 5 тонтоос босоо нэгч үлдсэнгүй. Шөн дунд гинэт ихэлсэн газар хөдлөлт хөлөг онгоц далайн шуурганд савлахлуугаа хэдэнтэй шилгээхэд зогсоо үлдэхэд ч хэцүү болов. Сүүлчийн хүчтэй сэгсрэлтэд тэртээ сарны гэрэлд суунагдах хөглгөр хар уулын чигт 100 үхэр буугаар зэрэг буудах мэт сүртэй чимээ нүргэлээд явчихлаа. Яг л хад нурж газар цөмрөх шиг. Энэхүү сүрд дуунаас зочсон мал амтан анираа намжаахад саяхан бог чөтгөр чарлалтан дэвхцэг шиг бужигнаж алсан хорвоог мөчийн дотор намгүн бүрхэв. Өнөө нэр хийсэн сүрд чимээ цуурайлан алсарсаар шөнийн дайдад сарниж одлоо. Далай мухар хуруутай гараараа бүлүүр сурмагхан бариад хөхөртэй ариган хөөсөртөл бүлэн. Гадаа бүрий татаж дэн асаахаар болсон ч яагаад ч юм түнд гэгээ гаргах хүсэл төрсөнгүй. Зэлэн дээр эхнэр нь үнэний дэлэн шавшув шувтархаас өөр аниргүйд бодол сарнихгүй амгалан голоодож тэр улам бүр өтгөрөг харанхуйг бараг л таашаахаажээ. Хотайлынхан газар хөдлөлтөөр нурсан гэрэн сэлбэн босгож юм хумаан эмхэлж цэгцэлсээр сайлсүүн ин оройтжээ. Чэрэг самбайлаг далай төвдөг төвшөдөхөөр мордсон улаан хүүгийн цэргийн манлаа явсан цаг саяхан. Шашны бурангуй сурталд автаж барууны нөлөөгөөр их гэр бүлээсээ урван тэрсэлсэн төвдүүдтэй хятадын чөлөөлөх айрам хоёронтой бүтэл муутайхан байлдаад эцэст нь өвөр Монголын морин цэргийг оруулсан нь тэрэ. Дотоод Монголын тэргүүн улаан хүүгээр удирдуулсан Монгол цэрэг түүхэн уламжлалынхаа дагуу төвдийн эсэргүүцлийг нухчин дарсан ч олон эрчүүдэн тэрхүү уулархаг нутагт оршоожээ. Хятадуудад Монгол төвдийн цус тулааны эцсийн дүнл чухал болохоос биш хичнээн хүн алагдаж шархтах нь огтхонч падгүй байв. Тиймээс эмнэлгийн зүйлсийг тоотойхон харилдаг сумынхаа дайтайч өгсөнгүй. Далай чухам тэнд бөмбөгийн тесрэлтэнд баруун гарынхаа 3 хуруу гэмтээгээд аргын эрхэнд улайтгсан хутгаар тастуулж хайруулжээ. Хэрвзээ тэгээгүйсэн бол идэлж ногоорсон шархнаасаа цус бохирдож төвдийн өндөрлөгт амиа өргөх нь гарцаагүй байлаа. Сүүлийн үеийн зэвсэг агсаж цаг хугацааны тохиолороо товын гарч ирж буй хятад гүрний өмнөөс тулалдсан Монгол цэргийн шархаа эмчлэх арга нь аль балрынхаараа байв. Цагаан мөгөн буцалгаж чимэг хойлгийн махан хүртэж цөхөн үхчиж үжирсэн эргэтэн мөчөн галд халаасан мэсээр огтолж шархаан улайтгсан төмрөөр хайрсаар дайны бэрхийг туулжээ. Олон ч хөвгүүдэн алдаж ингэж явахтаа чөлөөлөх армийн сурагч офицерыг аварсан нь хожимо өөрийнх нь аминд орох юм гэж хэрхэн санах. Төвдийн өндөрлөгийг эсэргүүчүүдээс чөлөөлөх дайнаас мэнд гарсан Монгол эрчүүдийн дийлэнхийг хуарангаас нь баривчлан шоронд хийж талыг нь цаазлаад үлдгэстийг нь хүнд хөдөлмөрийн лагер руу цөлөв. Улаан хүү удирдагч Мао даргатай үгсөрсөн хэрэгээр Бээжинд баригдсан дуулджээ. Цэрэгт мордсон эрчүүдээс 3 хүн тутмын нэг нь л нутгийн бараа харсны дотор далай багтав. Азтай сайндаач биш хожимо Ляоны мужийн амрыг сахих газарт хилцсийн дараагаар ирсэн нөгөөх жинлийн гих хятад хошуучийн нөлөө буюу. Тэрээр чулуунд дарагдаад зайлшгүй үхлийн ирмэгт байхад нь өөрөө шархтай ч суглан гаргаж үрж дүүрсээр амийг нь аварсан далайд ач сансан хэрэг. Хятад даяар эхэлсэн соёлын хувьсгал дотоод Монголыг хамарсан өвөр Монголын ардын намын салан тусгаарлах хэрэг гихчид эдэр насны Монгол эр хүмүүр өртөн амиа гэж эс бөгөөс өрөөл татуу болж байсан цаг. Харин далай нуранган дундаас гаргаж авсан хятад сэргийн даргынхаа хаялгаар өдөд айтай үлдэжээ.
Газар хөдлөлтийн гамшигаас илүү нөгөө барин тавин үзэгдсэн аимшигт зүүд нь түүний санааг өдөржин чилээжээ. Одоо л зүүднийхээ талаар тухтай бодох чөлөөг олсон далай. Энэ нөгөө айлэрт сураг тасарсан шоолом өвгөний дэми балаа ярианаас л болж буй хэрэг. Гэж амандан үглээд толгоогоо тэрүүхэн тэндэн сэгсэрлээ. Түүний багад хот айлаас барааны газарт хар овоохоо босгож суудаг тийм нэгэн хөгшин байжээ. Өндөр нуруу нь насны ирэхээр бөхтийсэн ч хөдөлгөөн нь гавшгаа тэнхлэн түмэн үрчлээ татсан нүүрэндээ байнгын гуниг тодруулсан цал буурал үсэн эртний Монгол ирийн эдэл хоёр талдаа гогцооруулан сүлжиж магна дээрээ дөрвөлжин хөхөл тавьдаг тэр өвгөн хүүхдэд хачин хайртай. Орсон гарсан багчуудад хоньны ааруул өгч үүх түүх үлгэр домог хүүрнэн. Түүнийгэн жир хүмүүний адил уйтгартай нэгэн хэмнэлээр бус нүдэнд харагдаж сэтгэл дургатал өгүүлэх тул хүүхдүүд савл хийвэл тэдний оромж руу дэгдчихэнэ. Харин аав ээжүүд нь балчруудан тийшээ хандуулах төдийлөн дуртай биш. Хаанаас ирснийг нь хэдэн настайг нь хинж мэддэггүй тэр өвгөний урдснаас шөнө оройн цагаар ямар нэгэн аимшиг дараатан хяхарч хүрхрэх мэт хачин чимээ гардаг гэх цуу яриа тэндэг болохоор тэр буйзаа. Гэвч хүүхдүүд тугал хургаан эргүүлэх аргал хорголд явх нэрээр аль эртээ хар овоохыг дүүргэн суугаад хачин сонингон сонсч байдагсан. Одооныхоор бол бараг сүүдэр шиний улаан гэрэрхүү. Шоолом өвгөн далайд туйлаасан. Түүнийг үзэхээрэн нүүрний үрчлэн зарим хэсгэрэн тэнэг шиг болдгийг хөвгүн хэдий балчирч гадарлана. Гэтэл далайн аав ээж бусад хүүхдүүдийн эцэг эхчүүдээс жилүүтэй тийшээ явахыг нь хориглох болгоо. Гэвч далай яаж игээд л тугал хургаан тэр хар овоохон зүг албаар хандуулаад ч хамаагүй гүгээд л хурчгэн. Сүүлдээ аав нь ханнаас үдэж хошлонгоос аргамжихгүйгаас цааш айл сахалтааран орхоос биш яахав. Харин ч цаад хөгшөндөн ядаж арга аргалын тусдаа яваарай та гэсэнсэн. Ингээд далай бусад багчуудыг атаархтал өвгөний оромжинд эзэн шиг байх болов. Гэхдээ эцгийнхээ захиасыг үл мартан арга байтугай аргал төхүүлж хэдэн хонь яманд нь гүйн. Цаг түр цөвөн хятад оронд Япон халдаж зарим хэсгийг нь эзлэн аваад өвөрлөгч Монгол Минжан гих улс болсон гэлцэх. Өнөөх Минжан Монгол нь буцаад Манж улсынхаа харьяанд орсон гэх. Ямар таач цэрэг цагдаа байсгийгээд л үзэгдэж мал ахгүй юм бол хураагдан тугдсан тогтворгүй хэцүү үе байсныг далай сайн сандаг. Нэг удаа бүр Япон цэргийн даргаар ахлуулсан баахан зэгэл хувцастай цэргүүд ирээд бүх хөл дүүжлэх унаа мордыг нь хонь өхрийнхэн зоо тэгштэйг нь хуу хамаад талив. Ингэхтэн зүгээр л учир асуусны төлөө далайгийн эцгийг бууны сүмбээр улаан зулга болтол нь гуйджээ. Бүрий болсон хойно тэдний хаалгыг нэгэн хүн татсан нь шоолом өвгөн байлаа. Тэрбээр урт удаан зэрэгэлдээ нутаглагтан анхудаа айлын босог алхсан тэр байв. Тэгээд мэд мэдснээс өөр хар цагаан дуугүй зодуурын халуунд дэмэрч үхэн шахаж байсан эцэгт нь манхагтай цайвар тангаас тоогны шүлэнд найруулан хүртээгээд аяг цайнаас өөр идэ амсалгүй өөд рүү хандхан тэрэ. Энэ үед хамаагүй дээрдсэн далайн ав өвгөний тухай өмнөх бодолдоо туйлаас ичиж бандсан янзтайгаараа "Хөөмэн шооломгойг гертэн дөхүүлээд өг" гэсэнсэн. Өвгөн үл мэдэг толгойд өгөхөд далай хөвгүүн ч баяртайгаар үсрэн босч билээ. Тэр орой урц руугаан хандах замдаа өвгөн нэгийг бодсон янзтай дүнсийн явснаа. "Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хөвгүүн чамд ховорхон бэлгийн мэлмээ заяажээ. Гэвч харийн дор гаслан гинших энэ оронд түүнийг нээж ашиглаж чадах болов уу та? Урд дэлхийн инг нумаар хэмжиж харь хилтэн бүгдийг өлмий дорон чичрүүлж явсны өөр төлөөс юм байлгүй дээ. Монгол хилтэн өөдлөхөн болоод хэдэн зуун эгч үдчихэв. Манжийн лууд тугийн дор хорчингоосон эхлээд хамгаас төрөнд жагсаж эзэн Чингисийн тулсан төрийн голомт руу элд далайсны үүлийн үрээс зайлахгүй. Өвөр Монголын зон зовлонгийн далайд хөлгүй живээд хичнээн ч жаран гэлээв. Ийн өгүүлээд уртаар санаа алдах нь харуулсалдаан бараг нулимс туслуулаад байнуудаа гэлтэй. Тэгснэн
Хөөмэн өнөө эцгийг чинь хараад тэр хатуу цагийн аимшигт зүн сэргэв. Тэртээ жил нангиад нар Монгол хүнийг алж газрыг нь булаа хэмээн уулгалж улаан малгайтны бослогыг дэгдээсэн билээ. Монгол ирчүүд хар тамхины дайнд харь орны халуун түргэн зэвсгийн өдөөс махир сэлэм ном саадаг тайгаан үхэлтэн дайрч явхараар зостын чуулган харчин 3 хошуу 100 үүдийн чуулган аавхан хошуу байрын хошуудын нутгаар зэвсгэлсэн хятадууд дураараа дүргэж хүүхэд хөгшөд эмэгтэйчүүдийг нь хонь мал аятай бөөгнүүлэн хядаж байлаа. Харчууд нь манжийн төрийн төлөө Сэнгэрэнчин вангийн удирдлагын дор Бали шаугийн тулаан Тайпин Няна босогчдод дайнч удмынхаа эд хавыг үзүүлэн ам хайргүй халалдаж явах хойгуур тэр төрн золбин хятадуудын даварлаас гэр орныг нь хамгаалсангүй. Манжнар хятадуудтай үгсэн хувилсан тэр биз. Бом гаруй бие хамгаалах чадaltaй монголчуудын цусаар гараан угаасан аимшигт хядлах арайхийн намчхад нас барагстан оршуулах болов. Гэтэл толгой нь бий бол би нь үгүй. Би нь бий бол мөчт нь байхгүй. Би мөчтийг нь олохоор тэргүүн нь үгүй. Ямар нэг аимшиг дараатан тастаад цацчихсан мэт байсан гэдэг. Хөөмэн тэр улаан малгайтны самууныг юу гэж нэрлэдэг байсан гэж? Хятадаар Жиндан Даву, монголоор алтан үрлийн зам гэх. Алтан үрлийн зам шүү. Ийн өгүүлж явтал цаг хугацаа орон зай баримжаагаан ярианы халуунд алдсан хоёр умгархар урцны үүдэнд ирчихсэн байлаа. Гэнэт харанхуйн дундаас ямар нэг хэрчгнэн шиг сонин эсгэрээ сонсогдоход өвгөний налгар тайван санааширсан байдал хормын дотор алдагдаж далаа руу огцом эргэн Хөөмэн хурдан яв. Сар саруулхан байна. Гялсгүйгээд харчих гэж хөөх шахуу өчөв. Урцанд орж өөхөн дэнгийн гэрэлд эхлүүлсэн түүгийг нь сонсонгон хоньны нуугсан зөөлөн аруул өмглөн гэж гордож явсан далаа уруу царайлан дуртай дургүй буцах айджээ. Гэтэл өвгөний оромжноос 200-аад алхам холдоод байтал ард нь догшин архиран гаслан туйлаан дуулдах шиг. Хүү зог тусан эргэж харсан ч гүйгээд хүрэх зориг яалтчгүй дуутав. Харин ч гэрийн зүг хар хурдаараа чавхтаж байлээ. Өглөө нь тан угаад биен иларшсан эцэг нь идэ ундааныхаа дээж тэр дотор бүр цагаан бөхстэй ваартай хатуу арх хүртэл уламжлахад түүнийг нь тэврээд далай хөөр баяр дүүрэн шоолон өвгөнийх рүү дэгдэжээ. Гэвч хөгшнийг баярлуулж өөрөө өгчгсөн мэт өнгөрөх хүсэл нь салхинд хийсэх мэт алга болов. Өвгөний умгарж ахын урцны оронд дагтаршиж халцарсан буур галын овоолсон хөхүнсэл бүргэн байхан тэр. Хэдэн хонь ямаатай ганцхар морьтой хөгшин нэг шөнийн дотор хайчсан мэддэхгүй ор сурггүй болчихжээ. Хүмүүс өвөр зураан элдвийн таамаг шивэр авир гэж хэсэг зуур хүүрнэлдээд л мартагдсансан. Харин далайгийн хувьд тэр шөнө өвгөний овоохоогоос сонсогдсон аимшигт чимээний талаар хэндэж хэлээгүйч өнөөхөр мартаагүй дотроо гайхсаар явдаг билээ. Магадгүй тэр архирах гаслахын хооронд хахир аваа шоолом хөгшний сурггүй болсонтой холбоотой ч байж мэдэх. Олон жилийн өмнөх Балчир ахын хаан энэ явдлыг дэндүү тод сандаг нь тэрхүү араатанд бариулж агаарт дэгдсэн луга замхарсан өвгөний хэрэг үнэхээр онцгой учир битүүлэг байснаас болсон бизээ. Харин хизээ хойно заавалчгүй газар шилгээдэг шөнөөр хар дардах нь юуны учир вэ? Насан багын дурсамжаан нэгэн хачин зүуднийхэн учрыг тайлж зөвхөн байтал газар хөдлөлтөөр дотгошоо цөмрөгтөн ялэмгүй далбисэн тонныхын цамхагт цахилгаан гэрэл гялбаж мото хаацлан чарласаар гэрт нь тулж ирлээ. Хоёр дугуйт хөдөлгүүрэн хүр хүрхийн унтраасны дараа хаалгаар носон малгайтай занхгар толгой хулгай чайтай шагаасан нь зан хэмээх нутгийн ир байлаа. Охоо, танах чинь айраг цагаагаан ашгүй бүтэн аваад хоцрооё. Бусад айлууд хөхүүрэн хоосортод асгаж цутгсан байна вэлээ. Хүү чи чинь яагаад таг харанхуйд бүлүүр нэжгнүүлж зогсдог вэлээ? Гэхэд дургуйцэмгүй ярвайсан далай. Мен дуусчгүй идэ ундаа хэмжээд л Монголоо алдсан гэдэг нь. Тавтай сайн морилж явна. Зуншлах сайхан уу? Гэд керосин дэлдүүний чагтыг эргүүлэн
шүдэнц зурж гал өглөө. Болор шиг тунгалаг бүрхүүлтэй дэн гэр дүүрэн шаргал туяагаан цацруулахад ялимгүй бандсан заана. Тавтай. Танимхаарч ёс алдсныг өршөөнө биз. Гэхдээ хуучны юм бүгд халагдаж байгаа шин цаг шүү дээ. Гээд унаж цай гарсан шар шудан ярцайлган энийх нь эгээл хөгшин хужаа шиг. Далай дахиад л яваачихсан нь өөрөө ч анзаарсангүй. Ханзан бөөртэй будаатай цэнхэр шаазанд халуун савнаас цай хийж барихад зан угсгийн шүүрээд чимээ ихтэй сорох нь нэрэл Монгол биш гэлтэй. Энээр хар багаасаа айл хэсэж амиа аргалж олныг тойрч олгоогоо тэжэж ирсэн нэг. Ямар нэг хэл сураг аваад орхивол юуны туханд хүрлгүй хаасайгүй цуурч бурж гардаг тул цөөрэ гэж ёжлон хочлох. Дагдаар болсон дээлийнхэн нэнгэр зундаан баргал өтөг шахаж ганц унаа нь халуун намраар ташаан гоцоочихсон явах нь энэ үгэнд. Гэвч манер түүнийг анзаарах нь үгүй. Чихний үзүүрээр дуулсан бүхнээ давслан бурж хаасайгүй нохоо шугуулан хүүхэд хөгшдгийг элдэвлэж явна. Ажил хийлцээд аягны амсар зуулаа гэж сонсогдоогүй энэ золбин ир хятадууд өвөр Монголын нутаг руу түрхэн орж ирэх болсноос хойш амьдрал нь илтэд сэргэжээ. 70 нөхөөстэй ямар өнгөтэй нь үл мэдэгдэх дээлний тамарган маав хөвөнтэй хөрмөр солиод англи үсгтэй носон малгай өвөл зүнгүй толгойнхон орой дээр тавьж дэгжирхэн ясан хэтрэг морныхон оронд хятад ногоон моцикл зайдлах болжээ. Гэвч заваан халтар нь бах байдгаараа модон тавхтай даргар өрмнөөс хар хэртэй хумсаараа этэн амруугаан чигэж суусан зан чүлсэн үсэргэн хар уулнаас өнгөрсөн шөн ямар айхавтар чимээ гарваа. Улаан хаданд уурхай гаргахад яг тэгж дэлбэлж байхыг би нэг үтсэн. Уул намс хийгээд л суун тусч байгаа юм шиг сүртэй шүү. Яа. Тэр чимээг нэ. Аянгатай тэнгэрийн дууч хажууд нь нохоон жовгээд л бодчих. Энэ хан үндэстэнд чадахгүй мэдэхгүй зүйл гэж үгүй бололтой. Гиснээс энэ хар уулчин чөтгөртэй гэдэг баха. Дээр үед хуухуцууд баахан хүмүүсийг бөөгнүүлж байгаад хуугаар нь хядсан ямдгуу да. Тэдний сүнс чөтгөр болоод шүглчихсэн хэрэг. Эвэр үстэй жижигхэн хүүхэд тэрсэн толгоогүй эмэгтэй. Толгой минь хаа байна? Миний толгойг айлгээд л хөхтөл савсуулаад явж байдаг гэсэн. Үгүй тэгээд хүүхдээ тас тэрчгээд толгоогоо нэхэд явдаг амтэн гэж байх уу да? Хий хуар юм болохоор л тэгдэг бах. Өнөө хэний гээд ирээцээргүй хамаа намаагүй үргэлжлүүлэн бурж гарахад далайн дотор сэртэсгийгээд явчихав. Нэрэ харуулын наад амны чөтгөр хүүхэд тэрсэн толгоогүй эмэгтэй байдаг гэлцдэг. Өнөөх зүүдэнд хүүхдийг нь хоёр хуваагаад ээжийнх нь толгойг хянгартаж орхисон. Харин толгой нь яалаа. Хуухуц дээрэмчд хядлага үйлдсэн болохоор ч тэрөө хар уулын чөтгөр нангиадуудад их хаалттай гээд байдаг. Хятад хүн хар уул руу зүгэлвэл толгойгүй хоцордог юм гинлээ. Нэлээд хідэн хятад мод огтлох цагаан мөг түүх гэж тийшээ тэнэд мухар хүүр болсон гэдэг шөө. Зүгээр ч толгойг нь таслахгүй хамаг биеийг нь зэрэмдэглээд хажигдаг гэж байгаа. Айхавтар. Заныг өрмний сүү завжааран цувуулан шавар чалчиж байх зур гадаа бөөн дуу шуугаан дэгдэж монголоор тулгуу цухалдах хятадаар чанга хараа холилдлоо. Хизээний хэрэгт дуртайгаараа зан идэ будаан дээгүүр мөлхөн барин өөдрүү зүгэлэхэд далайч твдүүхэн босов. Орчныг хариу бүрүү хизээний нөмөрчээ. Гэвч хүний царай цайвартан танигдахаар байхаач. Саагалтынх нь өвгөн тэдний суудаг жунгаа илгээлтийн эзнэн заамдан чирнэ. Ханцууга дотгошоо шамлан ингрээ задгаа хайсныг нь үзвээс мань хөгшин ихэд хэлгэнжээ. Барцгар улаан нүртэй хятад хэдий өвгнөөс бядлаг өндөр үзэгдвч гарынх нь үзүүрт цаас шиг савчих нь өрөвдмөр. Зэлэн дээр байсан хүүхнүүд голдуухэд дуу шуунаар бөөнөрөө наашилж харагдана. Сонсохны гэр бараа нурж сайл сүүний ажил оройтоод гэрийнх нь бултаараа бор бохис хийлгүй гадуур хөдөлж байх хооронд мань хятад өвгний 10-аад настай өргөмөл охиныг нь чангаасан юмсанч. Иршүүд гүжирмэг охин амийг нь дарсан гарыг нь хазаж эсэргүүцэн орлоогүй бол хэрэг явдал юу болж дуусах байсныг хэн мэдлээ. Тэрлэг дээлнийх нь бүсэн алдуурч хормоо ингэр нь салбаран урагдасныг харвал мунаг ир охиныг хариугүй бузралхаад өгчээ. Монгол айл бүрт толгой дараалан
хятад хэл соёл заах гэгэрүүлэх улсын даалгавартайгаар илгээлтээр ирж суусан хятадуудын дураараа дүргэх энэ мэт явдал нэн хэтрээд байгаа билээ. Ихэнх ирчүүд нь дайн тулаан нуглаа хэлмэгдүүлэлтэд өртөж хомир нэзгүүрсэн өрхүүдэд тэдгээр нангиадууд ихнэр охтуудыг нь чангах, өтгөс хүүхдүүдийг шоглох гээд аль бүтэхгүйг зоргоороо үлдэж буй цаг. Биеэн барьж чадхаа болон чичиртлэн урлах өвгөн өнөөмүү хятадыг хариугүй боомлж алдхийн даваан дээр хүүе тамина хараач тэнд юу болоод байна гэх занын дуу хадаад явчихлаа. Өвгний гараас хөөрхийдсэн эрээг салахаар угс хийсэн далайч явдал дундаан гацчихав. Хятад дээр хөгчний гараас арай чамаа мултраад охиныг зан ямар нэг юм хэлэх гэж ангалтснаа мөн л мэлрээд таг. Тэртээ тэнд хар уулын хадрахыг ар шилээс бүдэг улаавтар туяа манан аятай сүм үзэж байхан дээр. Уулын шовгор хар оройн хойд тал руу улаан пансан альчуур хийсэх мэт утаангар гэрэл улам бүр лавсах харанхуйн дунд амтай мэт айдуухан суунаглана. Энэ хачин үзэгдэл хизээч билээ. Туйлын туяа гихчийг дүрс тайрцгаар гайхшран харж байсан далайд тунж танил санагдах ажигуу. Зарим нь сайлтай хувингаан алдан барин алсыг мэлрэх хооронд агтны төвөргөө нижигнэн морин туйрнаас чулуу шажигнан үсчих дуулдав. Сая сэхэ авсан далай эргэн тойрнон бүртгэн ажваас мань хятад тэдний анхаарал сарнихыг далимдуулан уян дээрээс эмээлтэй морь тайлж аваад талиж оджээ. Түүний суурин бараатгаар довтлогох зам улаанаар гэрэлтэн тунрах хар уулын зүүн урдуур байдгийг сансан далайн дотор зарс хийгээд явчихлаа. Уулын ард дахь улбар туяа хэдэн хором тодрон утангартж байснаа гисэг бусгаараа тасран сарниж огт байгаагүй мэт уусан алдарлаа. Орчин тойрныг саран хөөрч амжаагүй гүн шөнийн пад харанхуй нөмрөн дүнсэтэл моторын дуу чарлан цахилгаан гэрэл гэлбалзсан сэрхийлгэлээ. Тэгхнэн өнөөмөө санаат зан моциклон чимээгүйхэн төрж холдуулаад гэнэт асаан давгсан хэрэг байж. Хулгайч шиг холдож морддог нь. Хэмээн амандаан гүвэрсэн далай одоо хэр уурн гарахгүй хэрзгэр цээжэн түнхэлзүүлэн амсгаацаар буй хөрш өвгнөө тайтгаруулахаар дөхөв. Гэргийн харин эрен ихшсээр байгаа охины хормой хотыг нь хумж аргадах санаатай гараас нь хөтлөн гэрийнхээ зүг хандлаа. Үлмэдэг улаарсан тэнгэрийн хаяанаас наран ургаж цэлмэг сайхан өдөр болохыг илтгэн байвч далайгийн сэтгэл нэг л тавгүй. Харсан бүхэн нь улаан зурвсаар хүрээлэгдсэн мэт санагдаад юм бүгдээс давдув цочиж хачин зухалдангуй амтан цусхурсан нүдэн улаанаар эргэлдүүлэн явна. Өглөөний саамаан дөнгөж дуусгаад эхнэр нь туглаан хашиж далаа үхрээ бэлчээр зүглүүлэн гэлж байтал тэртээ бэлээр тоос босгосоор моциклтэй хүн хурдлан айсвэ. Байр байдлаар нь заныг таньсан далай. Энэ цуурай өчигдөр хулгайч аятай сэмхэн мордоо тайлсан. Өнөөдөр бас юу дуулчаад нохоо шугуулж яван бол доо. Гэсэн шүг санан дургуйцэмгүй тосхоор эргэв. Гэтэл цаадах нь галзуу юм шиг давхсаар гэр барааг нь дайрах шахуу тулж тормслоод мотоогооч хөллөн тогтоолгүй тэр чигт нь унгаж хаян далайн зүг элдүүлсэн мэт маажгнангүйв. Бага төрхөөс нь анзаарвал яахан аргагүй ноцтой хэрэг гарчээ. Занын ин жир бус аашилхыг далайгийн ихнэр гэринхэн үүднээс айж гайхсан янзтай сарвчлан зогсоно. Манер далайд ааг зооггүй дөхөж ирснээр барилдах гэж байгаа мэт хагас тонгоон амсгаадах зураан хідэнтэй хий огж. Цаан чин сүд болжээ. Нөгөө танай дэлгээлтээр ирдэг жав энэ хажуу айлын ли хоёр хар уулын судагт үхчихсэн байна. Тэр цогцос хүүрн танигдахын эцэсгүй. Бүр жижиглээд холиод хайчихжээ. Одоо яадаг хэрэгвэ? Хайрын сайхан залуус. Халаг. Гэснэн огт үнэмшилгүй мэгшиг айдаад хуухуурэ нүдэн арчив. Далайд өглөөнөөс хойш татсан муу совин нь бэлэг шиг санагдахад тэрбээр ухсхийн уян дээрх зайдан моринд хурж үсрэн мордоод хазааргүй тул цулбураар нь залсаар довтлогож одлоо. Түүнээс ийм хариу үйлдэл хүлээгээгүй зан хэсэг зуур гайхширч нусаан татан зогссноо бөөрөөрөн ойчоод дугуйгаан эргэлдүүлэн байх жижиг улаан моцикл руугаан алцганан харайлгав. Далай чулуурхаг замаар морины туур хайрлалгүй нижигнүүлсээр харуулын бэлд ирлээ. Хамгийн ойрын суурин руу бэллэж давдаг нарийн замын дэргэд тосолчихсон мэт гялгар хар чулуудаар дүүрэн судгийн дээгүүр
том жижиг бараан шувууд эргэлдэн ухтлаа. Өмнөд билээрэн яачиж ногоорсон зэгэл саарал туяатай харагддаг шигүү ойтой ар талаараа эгц халил хад бүхий энэ сүрлэг хайрхан оройгоорон багхан бараан үүлээр сүүдэрдэх нь цаанаал зэвэн. Далай нуранг чулуун хүртэл тасхар тэр замаар урагшаа зүтгүүлсээр судгийн үзүүрт ирж морин тушиж орхив. Элэг хэрэг бууж хөрхийг нь ажваас улаа ойрхон буй бололтой. Юунаас ч юм сэрэмжилсэн эрэ зөөлөн алхлан гитсээр ирэмгээрээ өтгөн буттай судаг руу алгуурхан өнгөйвөл бүү үзэгт. Төвдийн дайны үед элдвийг үзэж цочроо гарсан ч гэлээ. Далайгийн дотор шуудал хутгараад явчихав. Тэнд бүтэн юмгүй болтол мөчмөчөөр нь үе үеэр нь тасчин сэгэлсэн махан овоолго дээр хэрэг шувуу батхан ялаа оволцтол бужигнахаач. Хавригны ясыг нь хүртэл бураагаар нь салгаж жижигэлсэн байхаагаад цагаан давуу ороолттой шаахаатай шилбэний ясаар нь хүн тэр тусман хятадууд гэж багцаатахаас өөр баримжаалах юм үлдсэнгүй. Дээд хэсгээрээ бяцран хугарсан шилбэний яс гоцоогоостой дөрвөн хөлийг нь нааран дээр хэвтэгтэн төрүйтэй гутлаа босоогоор нь орхисон мэт зэрэгцүүлэн үлдээжээ. Тэдгээр мөчтийн хуурай оогоор оодож гойсон шилэн шахааны хатуу уул морим ахалхаар лаазны таг хайчилж арзайлхан хагас дуураг төмөрт бэглэн өсгийн дөөн зүүлсэн давриулаар нь хотынхоо хоёр жунгааг гэж далай гадраллаа. Тэднийд суудаг газар хөдлөлтийн үеэр алга болчихсон. Харин нөгөөх нь өчигдрийн явдлын дараа өвгний хонин дундаг номхон хээрийг нь унаад сэм талийсан. Гэтэл одоо энд дотор эрэхтэн ясус хамаг юмараа холилчихсан хэвтэж байдаг. Хүний гэдэс дотрын ихүүн танаар цусны нялуун өнөр муудаж ихэлсэн хүүрийн өмхөйтэй нийлээд орчин тойронд нь амьсгаатай юу ч тогтохын аргагүй. Гагцхүү үе төмөн гялгар ногоон батх нь хар ялаад моторын дуу шиг дүнгэнэн хуйларч улаан үдсэн том баг бараан шувууд дөхөж цөхөн эргэлдэх ажгуу. Мориндоо хүрмэгцэн газрын руу хурц ирмэгтэй хайраг чулуугч үл хайхран далай ухаан жолоогүй буцаж давхив. Төрж өссөн орчноос амьдарч тэмцэж өдий хүрсэн туршилгаасан өнөөгийн эдрээт нөхцөл байдлаас одоо чухам юу болохыг тэр сайн мэдж байлаа. Бошуухан зайлаа. Хүү охин хоёроо аваад эхнэртэйг нь яаралтай шилд гарыг. Яаж ийгээд 10 Монголын хилд хүрчих вөлөө? Ах дүүс шахуу улс арайч улаан цайм ад үзэхгүй байлгүй. Тэрбэр ийм бодовч Дева буюу Дэмчиг Донруу Вангийн эмгэнэлт хувь тавилан тархин дотроос нь төгшүүлэн догшох шиг. Гэхдээ тэр болбоос угаасаа нуухын аргагүй тод төрийн их хүн. Тэхээс өөр арга хоёр аврагын дунд шахагдсан багхан Монгол ахан дүүст байгаагүй мэт. Харин улаан хамгаалагчдаас оргоод гутлынхан улыг дуусгаж арьсан давхаагаан улаан нилий болтол алхаж хэлд хүрсэн бараг аав хүү хоёрыг халахын хилчид нууж оруулсан тухай шивэр авир яриа тэнүүчилдэгт гор тавина. Өвөр Монголын бүдүүлэг малчдыг соён гэгэрүүлэх соёлын ариун хувьсгалын үрийг тарихаар гэрт нь төрөөс суулгасан илгээлтийн эзэн үхчихсэн. Одоо тэр эсэргүүн салан тусгаарлах үзэлтэй өвөр Монголын ардын намын гишүүн. Газар хөдлөлтийн дараа нөгөөх хятад алга болоход өмнөхийн адил унаж ирсэн луусаараа суурин бараадаж худлаа унан ярьж сүржигнэн архитаж яваад ирэх байх гэж бодсон нь эндүрэл байжээ. Бүр амьдралаараа төлж мэдхээр аимшигтай андуурал болчихож. Далай унаагаан бахарттал солиотой мэт давхсаар уяагаан өнгөрч шууд гэртээ тулж буув. Морио гэрийн хошлонгоос цулбуураар нь тогтоосон төдий болоод босгоо даван үсэрч орлоо. Эхнэртэй учир явдлыг ч тайлбарлалгүй гуравтай хүүгэн тавтай охиноо яралтай хувцаслаж ойр зурхан ямаан төхөрч бэлтхийг шахамдуухан даалгаад хажуу гэр рүү гутлаан перпар дуургасаар харайлгав. Саахалтынхаа хаалгаар шагааж гэрийнхээ баруунаар газарт бохирч ганцаараа тамхилан төгшөртөө бодлогоширч суух өвгнийг үзмэгцэн. Ах минь хурдхан морин имэл. Ойр зурын хамгийн түрүүнд хэрэг болох юм ал аваарай. Огтон хүүхдүүдээ дулаан хувцалж идэж уухыг төхөөргөө. Тэрэг тэгнэгээр ч хамаагүй даруйхан хар уулын модонд гарцгаая. Болохоо байлаа шүү. Хэмээн дуу тавиад буцажгүй лээ. Хятад дээр оргож одсон цагаас л хар бодолд эргэдэн суусан өвгөн өтөр үсрэн болсноо хэрхэн ойлгож сөхөх мэт эргэн тойрнон мэлрэн харлаа. Цагтаан Девангийн хөтлөөр Япон хүртэл явж байсан гэх энэ хөгшин дайн болоод хилсэтүүлэлтэд нөхрөө алдсан 2 бэлэвсэн охиныхоо 6 зээг өөрийнхөө өргөмөл ганц охинтойгоо харж ханддаг. Амьдралын бэрхэд өвдөг нугалахаан шахаж яваа зүдэрсэн нэгэн бэлээ.
Далай альваг ойлгож зөвхөгтөн санснаас удаан хөдлөх эхнэртэй хандан занын хэлсэн үнэн болсон шүү. Жоо Ли хоёр үгсэн. Тэдний амийг хинээс нэхнэ гэж гарцаагүй биднээс. Гэж хоолойгоо саралтуулан өчөөд богцтой хүнсийг авч ганцгандаа даруулахаар хаалга руу зүглэх мөчөд гадаа машины мотор моциклийн дуутай холилдон хөнгөнөж бохир шатхууны өмхий утаа ханх тавиад явчихав. Тэд оройтжээ. Хөсрий зан цуурайгаан аль хизээний хятад цагдаагийн газарт хүргэж амрыг сахих хэлтсийнхэн хот айлыг бүслээд эхэлчихсэн юмсанч. Муу бүгдийг чихнийхэн үзүүрээр сонсовч өөрт тохиолдсон чинээ өчүүхэнч боддоггүй амгалан зантай бүрэгдүү ихнэр нь далайн зүг нүдэ томруулан харахад цаатах нь арагшаа ухарснаа орон дээр лаг хийтэл сууж гардах богцтойгоо орны хөндөй доогуур нуун чулуудав. Гэмтэн өөрийгөө илчлэлгүй оргон зүгтахаар завдна гэдэг бас нэгэн төрлийн нэмэлт ял билээ. Хөвөнтэй дээл хөнгөн хэрнэн дулаан дотортой гутлаан өмсч ээж аавынхаа хэлснээр гой газар руу явна гэж хөөрсөн хүү охин хоёр нь мойл гархан нүдэрэн эцэг эхэн ээлжлэн ширтэж хизээ гарахаар босох бол гэж горьцсон янзтай дэгэлзэн байна.